Окей. За өнөөдөр бүгдээрээ тайм менежмент буюу цагаа удирдах урлагт суралцах болно. За, за бүгдээрээ өнөөдрийн семинарынхаа агуулгаар цагийн үн цэнийг мэдэж яагаад төлөвлөх нь чухал юм бэ? Мөн төлөвлөх арга аргачлалууд болон биднэрт тулгардаг асуудлууд мөн цагийн хөшүүргүүдийг сурах болно. За, за Корнер их сургуулийн судалгаагаар 1000 гаруй ахмадуудаас нэг асуултыг асуусан байна. За, энэ нь юу вэ гэхээр та сэтгэл хангалуун амьдрч чадсан уу гэдэг асуултыг 1000 гаруй ахмадуудаас асуусан байдаг юм байна. Тэгтэл 90% нь сэтгэл хангалуун амьдрч чадаагүй гэж хариулсан байдаг. Тэгээд яагаад юунд сэтгэл хангалуун биш байна гэд асуусан чинь нийтлэг ийм 25 зүйлээс 2 зүйлийг нь та бүгдэд өнөөдрийн семинараар онцлоё. Энэ юу вэ гэхээр эхнийх нь өөрийнхөө жинхэнэ хүслийг дагалгүй бусдын хүлээлтэд нийцүүлэх гэж хичээсэн. Харин дараагийнх нь болохоор ажил мэргэжлээс илүү гэр бүл, найз нөхөд чухал байсныг хожуу ухаарсан. Үүнээс болоод харамсдгаа гэж хэлсэн байдаг маань. Тэгвэл яагаад ингэж харамсах энэ балансгүй байдал төрөөд байна, үүсэт байна гэхээр ерөөсөө л цагийн менежмент юм байна. За тэгвэл бид нэр цаг гэж яг юу вэ гэдэг ойлголтыг авах хэрэгтэй. Цаг гэдэг нь ерөөсөө л биднэрт байгаа хөрөнгө юм байна. За нэг хэлц үг байдаг нь муу мэдээ гэвэл цаг нисэн өнгөрч байна. Харин сайн мэдээ гэвэл та бол нисгэгч юм. За ингээд цагийн менежмент гэдэг онгоцондоо бүгдээрээ суугаад нисгчийн ажлаа хийж эхэлцгээе. За цагаа бүгдээрээ зөв удирдах сурснаар хүсэж байгаа зүйлдээ цагаа зориулна. За мөн ажил амьдралын бүтээмжийг нэмэх бах нэ. Тэгээ ихэнх хүмүүс ийм бүтээмжтэй ажиллана гэхээр буруу ойлголт нь олон зүйлийг зэрэг хийнэ гэдэг. Яг үүндээ бүтээмжтэй гэдэг нь нэг зүйлдээ тууштай үр дүн гартал нь яваад дуусгасныхаа дараа дараагийн ажлуудаа эхлэхэд бүтээмжтэй гэж хэлээд байдаг юм байна. За дараа нь цагаа зөв удирдах сурснаар бид нэр шийдвэр гаргах хурд нэмэгддэг байх нэ. Үүнийгээ дагаад стресс багтай мөн сэтгэл хангалуун байдал бидэнд үүсдэг байх нэ. За ингээд цагаа зөв удирдах сураад эргээд харахад биднээс мөн их зүйлсийг амжуулсан байдаг байх. За тэгвэл цаг гэж яг чухам юу вэ гэдэг ойлголтыг бүгдээрээ хацгаая. Цаг ил зарагддаггүй, цаг худалдаалагддаггүй. Бас цаг нь нөөцлөгдөж болдгүй, хадгалж болдгүй бидэнд байдаг ганц ийм чухал зүйл байдаг юм байна. Үүнийг бид нар мдээгүй улмаас цагийн үн цэнийг мдээгүй улмаас бид бүгд өнөөдөр их юм амжуулах байсан. 24 цаг хүрэлцэхгүй байна зэрэгээр гомдол мэдүүлж харамсдаг байх нэ. За тэгвэл бизнес ухаан менежментийн ухааны эцэг гэж нэрлэгддэг Питер Горкер энэ үгийг хэлсэн байдаг. Цагийн менежментийг сайжруулахын тулд нэгт та өөрийн цагийг мэдэх хэрэгтэй гэж хэлсэн байдаг юм байна. За тэгвэл өөрийн цаг гэдэг нь юу вэ гэхээр цаг ашиглалтын шинжилгээ хийнэ гэсэн үг өөртөө 7 хоногийн хугацаанд гэсэн үг. За цаг ашиглалтын шинжилгээ буюу цаг ашиглалтын хуудас гэдэг нь яг юу вэ гэхээр өөртөө нэг цагийн зайтаагаар тухайн өдөртөө яг юу хийжсэн бэ гэдгийг тэмдэглэж авна гэсэн үг. Үүнийг яг 7 хоногийн хугацаатай тэмдэглээд авсны дараа бидэнд хангалттай том өгөгдөл буюу өөрийн цагийг мэдэх дата гараад ирснэ гэсэн үг. За энэ хажуу талын зурган дээр миний жишээ байна. За би өөрийн цагийг тэмдэглэхдээ цаг болгон дээр сэрүүлэг тавьсан. Тэгээд энэ сэрүүлэг дуурах болгонд өөрийнхөө энэ бэлдсэн хуудсан дээрээ за би ийм зүйлүүдийг хийсэн гэдэг ингээд тэмдэглээд яваад байсан. За тэгээд энэ дээр тулгарсан миний жишээн дээр тулгарсан нэг жижиг асуудал нь яг машин барьж явах үед гинт сэрүүлэг дуурсан. Тэгээд сэрүүлэг дуурсан болохоор нөгөө машин барьж байхдаа ийм тэмдэглэгээ хийгээд ядаж явах асуудалтай байсан болохоор сэрүүлгээ ингээ хойшлуулах бас
хэрэгцээ гарсан. Тэгээд эхний өдрүүдэд хэцүү байсан ч гэсэн яг ингээд сүүлийн 3 4 дахь өдрөөс ахуулаад энэ тэмдэглэл хөтлөх маань илүү юм нягтнан бай бас хийхэд амар болоо явсан. За энэ датаг энэ өгөгдлийг бүгдээрээ өөрсдөө цуглуулснараа бид нэр юу мэдэж болох вэ гэхээр өдрийн яг хэдэн хувьд нь унтж байгаа, чухал зүйлдэд зарцуулж байгаа, чухал бос зүйл бас утсаа авахж өнгөрөөж байгаа мөн ажилдаа хэдэн цагийг яг зарцуулаад байгаа вэ гэдгийг бид нар мэдэх боломжтой. За мөн эдгээр асуултуудад хариулж болно. За юунд цаг зарцуулж байгаа хэдүүлээ илрүүлнэ. Тэгээд ямар хугацаанд эдгээр зүйлийг хийж байгаагаа олохоос гадна эдгээр зүйлс маань яг хэрэгтэй юу, хэрэггүй юу, бас мөн яаралтай зүйл байсан уу, яаралтай бус байсан уу гэдгийг мэдэж, за мөн хэр үр бүтээмжтэй цагаа зартуулж байна вэ, хэрэггүй үрээд байна уу, мөн хэрэггүй зүйлс бас цагаа зарцуулаад байна уу гэдгийг тодорхойлох боломжтой болдго юм байна. За бид нар үүнийг тодорхойлохгүйгээр бас ингэж байдаг. Шууд ингэж би энэ цагт эдгэр зүйлсийг хийнэ гэдэг ингээд цаг төлөлтөд төрүүлээд хийж идэдэг. Үүнээс болоод бид нэр ийм жижигхэн ийм давн дээр бүдэрч унаад байдаг юм байна л да. Энэ ямар дов бэ гэхээр 28 цаг бид нэр хийх зүйлээ 24 цагийн дотор хийнэ гэд яг өөрийнхөө цагийг мэдэхгүй болохоор ингээд үүнээсээ болоод 24 цагтаа багтаах гээд стресстэй тэгээ бүтлгүүцнээсээ болоод цаг төлөвлөж чадахгүйгээр ингээд дундаас нь шантарчаад байдаг юм байна. Тийм болохоор та бүгд цагаа төлөвлөхөө өмнө хамгийн түрүүнд цаг ашиглалтын шинжилгээ буюу цаг шинжилгээний хуудсыг өөрсдөө 7 хоног туршаад үзээрэй гэдгийг та бүгд зөвлөе. За энэ шинжилгээг хийсний дараа бид нарт хамгийн түрүүнд хийх нэг зүйл байна. Энэ юу вэ гэхээр зорилго юм. За тэгвэл зорилго гэж юу вэ гэдгийг алдартай хүмүүсийн хэлсэн үгнээс харцгаая. За зорилготой хүмүүс хаашаа явж байгааг мэддэг учраас амжилтанд хүрдэг гэж Earl Nightingale хэлсэн бол Think and Grow Rich номын зохиолч Наполеон Хилл нь зорилго бол эцсийн хугацаатай мөрөөдөл юм а гэж хэлсэн байдаг юм байна. За тэгвэл бид нар мөрөөдөлтөд хүрэхин тулд заавал зорилгоо тодорхойлж бичих хэрэгтэй болчлоо тийм үү? За тэгвэл зорилгоо тодорхойлохын тулд эдгээр дүрмүүдийг баримтлах хэрэгтэй байдаг юм байна. За эхний дүрм болохоор зорилго өөрөө зөв чиглэлтэй байх хэрэгтэй. Та хэрвээ англи хэл сурнаа хичээд орос хэлний бэлтгэл хийгээд байвал энэ зорилгын чиглэл буруу болчихлоо тийм үү? Яг англи хэл рүүгээ чиглэсэн зөв зорилгыг хийх хэрэгтэй байна. За дараагийнх нь болохоор цаг хугацаа заавал заах хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн гаргадаг алдаа нь болохоор ийм зорилгоо биччихээд яг хэдийн хугацаанд хийх вэ? Хэр их хугацаанд үргэлжлэх вэ гэдгийг зааж өгдөггүй мөн хизээ эхлэх вэ гэдгээ зааж өгдөггүй. Хамгийн гол нь хизээ дуусах вэ гэдгийг зааж өгдөггүй. Үүнээс улбалаад дараагийн ажил хизээ эхлэхээ бид нэр төлөвлөж чаддгүй байх асуудал үүсдэг юм байна. За эхлэхээс дуусах хүртэл хугацааг тогтоогоод өгчлөө тийм үү? За тэгвэл энэ хугацаанд бид нэр ямар алхмуудаар хийх вэ гэдэг тэр алхам бүрээ гаргаж өгөх хэрэгтэй байдаг юм байна. За энэ яадаг вэ гэхээр тэр алхам бүрээ бид нэр дуусгасныхаа дараа ингээд чеклээ явна шүү дээ. Тэнгүүд зорилготой хүрэхин тулд хэдэн хувьтайгаар бидний гүйцэтгэл явж байна гэдгийг хэмжих юм тодорхой нэгж болж өгдөг юм байна. Тэдгээр бичсэн алхмууд маань. За дараагийнх нь болохоор зорилго тэнцвэртэй байх хэрэгтэй. За бидний бас гаргадаг түгээмэл алдаа нь нэг зүйл рүү хэтэрхий туулшраад нөгөө зүйлөө орхичоод байдаг юм байна. Үүнээс болоод эргээд нөгөө нэг сэтгэл хангалуун бус амьд мэдрэмж төрөх юм асуудлууд үүсээд байдаг юм байна. За тэгвэл үүнийг шийдсэн маш том шийдэл байдаг нь бидний миний амжилтын зохиол гэдэг Итоми дэвтэр байдаг да. Үүн дээр хэрхэн тэнцвэртэйгээр авч явах вэ гэсэн ийм өөрийгөө үнэлэх ийм хэсэг байдаг. Энэ дээр бид нэр өөрийгөө үнэлж ийм тэнцвэртэй авч явах бус зүйлсүүдэд орхихгүйгээр ийм хэрвээ чухал зүйлүүдийг ийм бөмбөлөг гэж авч үзэл та. Жонглерийн бөмбөлөг гэж авч үзье. Энийг эргүүлж ингэж бид нэр хурдан эргүүлжээж үүнээс сэтгэл хангалуун үр бүтээмжтэй мэдрэмж авдаг юм байна. За энэ мэдрэмжийг авахын тулд өөрийгөө үнэлэхийн хэсэг дээр бидэрт маш том заавар зөвлөгөөг миний амжилтын зохиол гэсэн дэвтэр дээр гаргасан байдаг юм шүү. Тийм болохоор та бүгд маань энэ дэвтрийг авч илүү амжилттай хөнгөвчлөөрэй.
За, за ингээд бүгдээрээ мөрөөдөлтөд хүрэхин тулд зорилготой үүндээ баримтлах дөрмийн талаар мэдлээ. Дараагийн хэсэг болохоор төгсгөлөөс нь эхэлж төлөвлөх. За, Харвардын болон Мичиганий их сургуулийн судалгаагаар бид бүгдийн 3% нь ердөө зорилготой бөгөөд түүндээ хүрэх төлөвлөгөөгөө бичиж гаргасан байдаг юм байна. Харин 13% нь яг энэ зорилготой боловч яг нарийн төлөвлөгөөгөө бичиж гаргаагүй байдаг юм байна. Харин 60% нь зорилготой хаяа түүнийг бас боддгоо гэж хэлсэн байдаг бол 24% нь яг тодорхой зорилгогүй ер нь зорилго гэж яг юу байдаг юм бэ гэдгийг мэддэггүй байдаг юм байна. За энэ судалгаанаас үр дүнгээс нь харахад 10 жилийн дараа яг амжилтанд хүрсэн хувь нь хэд вэ гэхээр яг энэ дээдлийн 3% буюу зорилготой зорилгоо төвлөлж чадсан хүмүүс нь илүү амжилттай байсан байна энэ судалгааны үр дүнд. За тэгвэл биднэрт нэг техник байгаа. Зорилгыг бүгдээрээ хүрх уулын орой гэж төсөөлье л доо. Тэгвэл уулын оройгоо бид бүгдээрээ маш тод харах хэрэгтэй. За төгсгөлөөс нь эхэлж төлөвлөх. За энэ дээр маш том зургаар нь харддаг л та. Төгсөл гэхээр ихэвчлэн дундас наслалт ер нь 90 байгаа л та. Гэхдээ шинжлэх ухаанаар нотлосноор хүмүүс бүр 120 хүртэлх наслах боломжтой гэж үзсэн байдаг юм байна. За тэгээд эндээс бүгдээрээ төгсгөлөөс нь буюу за ерөөхдөө тодорхой байгаа 90 наснаас эхэлж бүгдээрээ төсөөлөх хэрэгтэй юм байна. За 90 наснда би ямар байр суурьнд хүрэх вэ? Энэ ямар мэдрэмжтэй байх вэ? Мөн эргэн тойрны хүрээлэл маань ямар байх вэ гэдэг асуултыг тавихаас гадна өөртөө хамгийн чухал энэ хоёр асуултыг тавих хэрэгтэй. За энэ юу вэ гэхээр би хэрхэн дурсагдахыг хүсэж байна вэ? Мөн дараагийн үедээ юу өвлүүлэхийг хүсэж байна гэсэн энэ хоёр чухал асуултыг өөрсдөө тавих хэрэгтэй байдаг юм байна. Энийг тавьснараа та бүгдийн энэ уулын орой буюу хамгийн том зорилго маань мөрөөдөл маш тодорхой харагдах бөгөөд эндээсээ бүгдээрээ доошлуулад 80 наснда юу хийх, 70 нас, 60 нас ингээд доошлоод юу хийх нь маш тодорхой болоод явах юм байна. За үүний дараа цаг төлөвлөлтийн төвшин. За бүгдээрээ одоо нэг жижиг дасгал ажиллах болно. Бүгдээрээ цаг төлөвлөлтийн төвшингөө тогтооё. За үүнд үндсэн 6 төвшин байдаг юм байна. Би та бүгдэд уншаад өгье. За мөн үүнээс уншсны дараа та би яг энэ төвшөнд миний цаг төлөвлөлтийн төвшин яг энд байгаа юм байна гэдгээ тодорхойлоорой. Өнөөдөр тодорхойлснороо та дараа үүнийгээ шалгаад би миний цаг төлөвлөлтийн төвшин энэ төвшөнд агсан юм байна гэд бас өөртөө юм урам зориг өгөх боломж нэгдэх юм байна. За цаг төлөвлөлтийн 1-р төвшин. За би бүхнийг толгойдоо тогтоодог ба ямар нэг юм амжуулахтаа бараг бичиж авдаггүй. За 2-р төвшин болохоор би хийх ажлаа санахаараа хаяа бичиж тэмдэглэдэг. 3-р төвшний цаг төлөвлөлт болохоор хийх ажлын загсаалтаа өдөр бүр гаргадаг. За харин 4-р төвшнийх болохоор би цаг төлөвлөлтөө хийх ажлаа ач холбогдлоор нь эренбэлж бичдэг. За харин 5-р төвшин болохоор би жилийн зорилгоо цаасан дээр тодорхойлж бичсэн. За 6-р төвшний цаг төлөвлөлт болохоор би урт хугацааны зорилгоо тодорхойлоод түүнийг өдөр тутамдаа хэрэгжүүлсээр байгаа. За би одоогоор энэ 4-р төвшөнд явж байгаа гэж өөрийгөө тодорхойлж байгаа. Удахгүй 5-6 дахь төвшин рүү тэмүүлэх болно. Эндээс бүгдээрээ харах юм бол бичиг нь маш чухал гэдгийг анзаарч байна. За тэгвэл бичиг нь яагаад үнэхээр чухал болоод байна гэхээр бидний олон бодол донд зорилгоосоо бид нар заримдаа ингээд сарних магадлал айгүй өндөр байдаг юм байна л да. Тэгвэл юм бодол ингээд сарниад байдаг юм бол бид нар бичээд авчих юм бол тэр зорилгоосоо сарнихгүй ингээд зорилготой төвлөрөхөд тусалдаг юм байна. За тийм болохоор та бүгд зорилго заавал бичээрэй гэж зөвлөе. За дараагийн хэсэг болохоор цагийн менежмент хийж чадахгүй байгаа бидний шалтгаан. За үүнд үндсэн 6 юм байгаа гэж тодорхойлсон байна. Энэ дээр юу вэ гэхээр амьдралын тодорхой зорилгогүй байх. За дараагийнх нь болохоор нарийвчилсан төлөвлөгөө гаргаагүй байх. За үүний дараагийнх нь болохоор бодлоо удирддаггүй буюу бид нэр ингээд тэр маш олон бодолтоос харамгажаад яг
хаашаа явах ёстойгоо мэдэхгүй ингээд сарниад байдаг. За дараагийнх нь болохоор цагийн менежментээ дадал болгож сураагүй буюу за энэ хэсгийг бүгдээрээ дараагийн хэсэгтэр илүү тод авч үзэх болно. За дараагийнх нь болохоор цаг хугацааны үн цэнийг мэдрээгүй буюу цаг хугацаа а, нөөцлөгддгүй үргэлж урсж байдаг. Мөн цаг хугацаа зарагддгүй гэдэг үн цэнийг бас мэддэггүйгээс болоод цагийн менежмент гаргадаг алдаа гаргаад байдаг юм байна. За сүүлийнх нь гэхээр цагаа төлөвлөх өөрийн арга барилаа олоогүй. Буюу биднэрт хамгийн түгээмэл тулгардаг асуудал байх нэ. За энэ хэсгийг бүгдээрээ за дараагийн хэсэг дээр маш тод сурах болно. За цагийн менежмент хийж яхад би нэг өөрийнхөө нэг аргыг нээсэн л дээ. Энэ оранж арга гэж байгаа. За бид нар маш том төсөл ингээд урдаа тавьчлаа гэж бодъё л доо. Гэтэ бид нар яг хаанаас эхлэхийг мэдэхгүй хэтэрхий том болохоор нь эхлүүлж өгөхгүй ингээд хойшлуулаад яваад байдаг юм байна. За тэгвэл бид нэр энэ том төслийг хэрхэн эхлүүлэх гэхээр яг оранж идчихэж байгаа юм шиг. Оранжийг бид нэр шууд ам руугаа чихэд байдгүй шүү дээ. Багтдаггүй. Идэхийн тулд бүгдээрээ эхлээд хайслаад тэгээд ийм жижиг хэсгээр нь ингээд иддэг тийм үү? Яг үүн шиг бүгдээрээ том төслүүдийг ингээд жижиг алхмуудад хуваагаад хийхэд амархан болгож өгөх хэрэгтэй гэж байгаа. За харин энэ дээр бидний миний амжилтын зохиол гэдэг Итомигоос гаргаж байгаа дэвтэр дээр маш тодорхой жижиг хэсгүүдэд хуваагаад өгсөн байгаа. За эндээс харах юм бол бүгдээрээ унших, спонсортойгоо уулзах, зөвлөгөө авах, хэлэлцээр хийх, төлөвлөгөөгөө танилцуулах, бүтээгдэхүүнээ хэрэглэх зэрэг юм жижиг маш тодорхой алхмуудад хуваагаад өгсөн. Яг энэ алхмуудаа хийгээд чеклээд яваад байхад нэг мэдэхэд юм том ийм цол хамгаалах зэрэг, цол ахих зэрэг ийм том амжилтын ард бүгдээр гарцсан байдаг юм байна. Тийм болохоор та бүгд энэ дэвтрээ аваад энэ жижиг алхмынхаа дагав яг хийгээд байгаарай гэж. Тий. За оранж аргыг бүгдээрээ сурлаа тийм үү? За дараагийн бидний мэдэх ёстой зүйл бол цагийн хулгайч. За бид нар цагийн хулгайчдад яагаад арга хэмжээ авдаггүй вэ? Эд баялаг үнэтэй цэнтэй зүйлийн маань ингээ хин нэгэн хулгайлцлаа гэхэд түүний эсрэг бид нар бүгдээрээ тэмцэж арга хэмжээ авч чаддаг штэ. Гэтэл төдийлөн цагийн хулгайчийн эсрэг арга хэмжээ авч чаддгүй юм байна. Бас заримдаа бид нар өөрсдөө ч гэсэн энэ цагийн хулгайч нар өөрсдөө цагийг хулгайж байгаа цагийн хулгайч нар байж болдгийм байна. За тэгвэл цагийн хулгайч нарыг дотор нь хоёр ангилт юм байна. Үүнд дотоод гадаад гэж хоёр хуваадаг юм байна. За дотоод нь гэхээр бидний өөрсдөөсөө хулгайлаад байдаг юм байна. За үүнд юу багтдаг гэхээр хувийн зохион байгуулалтгүй байх, амьдралын зорилгогүй байх, сэтгэл зүйн хэлбэлцэлтэй байх буюу энэ жижиг зүйл дээр ингээд сэтгэл зүйгээ ингээд барьж чадахгүйгээр барьж алдчихад байх. За дараагийнх нь болохоор ажил даалгах, бусдад ажил даалгах чадваргүйгээс болоод бүх ачааллыг өөр дээрээ аваад ингээд өөрийнхөө ийм дотоод цагийн хулгайч нь болоод байдаг юм байна. За дараагийнх нь гадаад. За гадаад дээр юу ордог гэхээр танаас хамаарал дээр нэ таны цагийг авдаг зүйлүүд ордог юм байна. За эдгээр дээр үр ашиггүй хурал хит их мэдээлэл өөртөө авах боловсруулж чадахгүй их хэмжээний мэдээлэл өөртөө авснараа бид нар бас шийдвэр гаргаж чадахгүй байгаад байдаг юм байна. За дараагийнх нь болохоор Улаанбаатарчуудад биднэрт хамгийн түгээмэл тулгардаг асуудал буюу замын төгжрөл гэж байгаа. За нэг хошигнол байдаг л та. Энэ Улаанбаатарын төгжрөл ерөөсөө нэрэндээ байгаад байгаа юм шүү. Google Map дээр улаан харагдаад байна. Хэдүүлээ Ногоонбаатар болгочихъя гэдэг ингээд хошигнол байдаг. Үнэхээр нэр Ногоонбаатаргийн нэрээ сольжвол замын төгжрөлгөө болоод нэрээ ийм замын төгжрлээс бүгдээрээ цагаа алдахгүй ч магадгүй тийм үү. За дараагийнх нь болохоор утасны дуудлага болгонд хариулах. За залгсан хүн болгонд бид нар хариулаад байхаар нэг мэдэхэд ингээд цагаа ингээд алдаад байдаг юм байна. Тийм болохоор бүгдээрээ энэ дуудлагуудаа илүү автомат болгох, групп чат нэгдсэн байдлаар мэдээллийг хүргэснээр энэ дуудлага болгонд хариулахгүйгээр юм автоматар болох боломжтой байт юм байна. За дараагийнх нь болохоор нийтийн сүлжээ буюу бид бүгдэд орчин үеийн нийгэмд хамгийн их тулгараад байгаа Facebook, Instagram ийм сошиал хэрэглээ байдаг юм байна. За бүгдээрээ ингээд цагийн хулгайчтай ерөөхдөө тодорхойлчлоо тийм үү? За энэ бүгдээрээ үгүй гэж хэлэх аль болох
хэрхэн зөв зохицуулах вэ? Яаж цагаа хэвнэх вэ гэдэг асуултыг өөрсдөө үргэлж тавьж хэрэгтэй байдаг юм байна. За, бүгдээрээ цагийн хулгайчтай мэдээд авчлаа. За, за тэгвэл сая би түрүүнд дурдсан тийм үү? Өөрийн м, төлөвлөх арга барилаа олох, өөрийн төвлөрөх арга барилаа олох. За, бид нэр ингээд төвлөрч чадахгүйгээсээ болоод үүсдэг гол асуудал нь нэг цагт ингээд хийчих ажлыг 3 цагийн дотор хийдэг. За мөн цаашлаад ингээд үр бүтээмж үр дүн гаргах чадахгүйгээсээ болоод 7 хоногоор хойшлуулад байдаг юм. Үр дүн гаргах чадахгүй байдаг юм байна. За тэгвэл а төвлөрөх нь богино цагт чанартай үр дүн гаргахад тусалдаг. За төвлөрөх чадварыг үндсэндээ 3 хэсэгт хуваадаг юм байна. За эхнийх нь нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвар. За дараагийнх нь болохоор анхаарлаа удирдах чадвар. За дараагийнх нь болохоор өөр зүйлд сатаарахгүйгээр тархиа удирдах чадвар гэсэн үндсэн 3 хэсэгт хуваагддаг юм байна. Бид нэр анхаарал сарнаад байдаг бас бусад хүчин зүйл байдаг нь дутуу нойр, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт болон орчин буюу гэрэл, дуу чимээ, тухгүй сандал зэрэг байдаг юм байна. Мөн олон юмыг зэрэг хийх буюу нэг зүйлдээ төвлөрөхгүйгээр олон юмыг зэрэг хийх гэдэг юм бүтээмжгүй байдал үүсэт байдаг юм байна. За тэгвэл та бүгдэд нэг 4 төвлөрөх аргыг санал болгоё. За эхнийх нь болохоор Паркинсоны арга. За энэ яадаг вэ гэхээр та өөртөө аль болох бага хэмжээний хугацаанд ингээд үүнийг дуусгах хэрэгтэй гэсэн юм зорилго тавих буюу өөрийгөө байнга сорох хэрэгтэй. Бид нар энэ ажлыг 3 цагийн дотор хийнэ гэж тавьчих юм бол бидний бие физиологи сэтгэхүй тархины хурд маань яг үүнийгээ 3 цагтаа багтаах гал ингээд үзээд байт юм байна. Харин эсвэргээрээ нэг цагт багтаах хэрэгтэй гэхэд үзэх юм бол бидний сэтгэн бодох хурд бие физиологи цаанаасаа ингээд нэг цагт багтаах гад ингээд тэмүүлдэг юм байна. Тийм болохоор та бүгд үргэлж ийм ажил төлөвлөх хийхдээ ингээд би хэр бага хугацаанд ингээд энэ ажлыг дуусгах боломжтой вэ гэдээ өөрийгөө дайчилж ингээд байнга сорж байгаарай гэж хүсье. За дараагийнх нь болохоор помидор арга гэж хэлдэг. За энэ помидор нь яадаг вэ гэхээр 25 минутанд төвлөрөөд 5 минут завсарлах. За өөрөөр хэлбэл 30 минутын хугацаатай байна гэсэн үг. За энэ 30 минутын хугацаанд нэг помидор гэж нэрлэдэг бөгөөд помидор аргыг бүгдээрээ хэрэглэхдээ 4 помидорыг хэрэглэчээд урт хугацааны амралтыг авах буюу 1 цаг ашиглачаад дараа нь урт хугацааны амралтыг авах хэрэгтэй гэсэн байдаг юм байна. Үүнийг хэрэглэснээр 5 помидор юм уу 6 помидор болоо явуучих юм бол бид нэг ингээд жоохон шантрах гад үр бүтээлтгүй цагаа шатаах гад байдаг юм байна. Тийм болохоор 4 помидорыг ашиглах хэрэгтэй байна гэд сэтгэл зүйчид эрдэмтэд үзсэн байдаг юм байна. За дараагийнх нь 80-20-ын зарчим. За бидний бидний бүтээмжийн 80% нь бидний өдөр тутамдаа хийж байгаа 20% зүйлээс шалтгаалдаг юм байна. За энэ амьдрал дээр хэрхэн хэрэгждэг вэ гэхээр би ингээд презентацийн биш хийлээ гэж бодъё л доо. Тэр нь ингээд маш их цаг аавна. Гэвч ингээд презентацийн дээр би дурдахтаа хальтхан дурдаад өнгөрн тийм үү. За тэгвэл хальтхан дурдаад өнгөрөх зүйл маань маш их цагийг авах гэдэг бол би энэ презентацийг хүснэгтэй хэсгээгээ түр ингээд татгалзаад бусад зүйлдээ анхаарах хэрэгтэй гэсэн үг. Ингэж бүгдээрээ цагаа зөв хуваарласнаар илүү бүтээмжтэй тэр 80% бүтээжтэй энэ чухал зүйлүүдийг анхаарах боломж үүсдэг байх нэ. За дараагийнх нь болохоор матрицын арга гэж байгаа. Энэ маш нийтлэг арга бөгөөд энэ яадаг вэ гэхээр хэдүүлээ юм 4 хэсгийн матриц үүсгэн гэсэн. Матриц үүсгэнэ гэсэн. За энэ дээр бүгдээрээ яаралтай болон яаралтай бус чухал болон чухал бус зүйлүүдийг ач холбогдлоор нь эрэмблэх юм байна. За ингээ бүгдээрээ өөрийн 4 төрлийн төвлөрөх аргыг суралцлаа тийм үү. За дараагийнх нь болохоор бид нэр өөр дээр бүх ачааллыг аваад байдаг буюу бусдад ингээд ажиллаа даалгаж чадахгүйгээр ингээд цагаа халаад идэх юм байна. Тэгвэл бусдад хэрхэн ажил даатгах вэ? За энэ дээр бидний хийх хамгийн ихний алхам нь бүгдээрээ
За яг юу хийх вэ гэдэг жагсаалтаа гаргах хэрэгтэй. За энэ дээр бүгдээр юулуурын аргыг ашиглах бөгөөд юулуурын арга гэдэг нь үндсэн 3 асуултыг өөр дөрөв тавина гэсэн үг. За эдгээр нь ямар асуулт вэ гэхээр бүгдээрээ жагсаалтаа гаргасныхаа дараа а аль ажлыг би огт хийх шаардлагагүй вэ гэдэг асуултыг тавиад үүн дээр нийцэх ийм ажлуудаа шууд хасаа явуулна гэсэн үг. Дараагийнх нь болохоор эдгээр ажлын алийг нь автоматжуулах боломжтой вэ? Буюу байнга би ингээ хийгээд байх биш. Ингээ бусад миний өмнөөс ажиллах юм систем, ийм аппликейшн, бусад ийм зүйлүүдийг ашиглаад хэрхэн автоматжуулах вэ гэдгийг асуугаад ийм төлөвлөх юм байна. За дараагийнх нь болохоор үлдсэн ажлаа хүнд даалгах буюу ямар чаддаг хүнд нь хуваарлж өгөх боломжтой вэ гэдгээр ингээд ажлуудаа ялгаж өгөх юм байна. За эдгээр 3 асуултыг асуусны дараа зөвхөн таны хийж чадах, зөвхөн таны төвлөрөх ажлууд үлддэг юм байна. За тэгвэл хэдүүлээ бусдад даалгах буюу ийм өөрийн хийж чадахгүйгээс бусд хүмүүс илүү сайн хийж чадах ажлыг ингээ ялгаад авчлаа. За тэгвэл бусдад хэрхэн ажлаа даалгах вэ? За ажил даалгах үндсэн 6 үе шат гэж байдаг юм байна. За энэний хамгийн ихний үе шат нь за яг ямар ажил даалгах вэ? Үүнийгээ сонгох байдаг юм байна. За ямар ажлаа бүгдээрээ сайн сонгосон тийм үү? За тэгвэл дараагийнх нь зөв хүнээ сонгох. За энэ дээр нэг хэлц үг байдаг. Хэрв энэ ажлыг танаас илүү хийж чадах нэгэн байх юм бол 80% гүйцэлт эсвэл 80% гүйцэтгэлтэй хийж чадах хэн нэгэн байх юм бол та түүнд ажлаа даатгах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ ажилд хамгийн сайн тохирох нэг хүнийг нэг хүнд та ажлаа даатгах хэрэгтэй, зөв хүнээ сонгож даатгах хэрэгтэй байдаг юм байна. За зөв хүнээ бүгдээрээ сонгочлоо тийм үү? За тэгвэл зөв хүнтэйгээ бүгдээрээ ярилцаад төлөвлөгөө гаргах хэрэгтэй байдаг юм байна. Төлөвлөлтөө бүгдээрээ шаардлагуудаа тухайн хүндэд тавьж эхлэнэ гэсэн үг. Надад ийм зүйл хэрэгтэй байна. Энэ хэрэгтэй зүйл маань ийм байх хэрэгтэй гэд бүгдээрээ зөв шаардлага тавьснаар эргээд үр дүнгээ тооцоход маш үр дүнтэй ажлыг хүлээн авах нэ. За дараагийнх нь тухайн хүндээ хэрэгжүүлэх боломж олгох буюу маш сайн итгэж за би эдгээрээ чамд найдаж байгаа шүү гэсэн итгэлийг бүгдээрээ хүлээлгэж өгөх хэрэгтэй. За дараагийнх нь болохоор 5 дугаар алхам буюу эрх холбоо үүсгэх. За энэ нөгөө тухайн ажлаа хүлээлгэж өгсөн тухайн ажлаа даатгсан хүндээ эргээ тантай ямар нэгэн асуух зүйл гарахад тантай энэ холбогдох орчин буюу нээлттэй эрх холбоог үүсгэх хэрэгтэй байдаг юм байна. За ингэснээрээ алхам бүрд нь алдаа гарахгүйгээр ийм жижиг алхам бүрээс нь илүү үр бүтээмжтэй ажлыг эргээ танд хүлээн авахд тусалдаг юм байна. За хамгийн сүүлийнх нь буюу үнэлэх, үр дүнг тооцох. За энэ дээр ихэнх удирдах албаны хүмүүс маань бас заримдаа гаргаад байдаг алдаа нь тухайн хүнийхээ субъектив тал руу ийм илүү чиглээд идэг. Үүний оронд бүгдээрээ илүү гаргасан үйлдэл буюу тэр энэ ажлыг хийхэд гаргасан хичээл зүтгэлийг нь илүү тод ийм үнэлж өгөх хэрэгтэй. Буюу та энэ ажлыг гүйцэтгэхэд маш хурдтай, хариуцлагатай бас ийм бүтээмжтэй байж чадлаа гэж ийм гаргасан хичээл зүтгэлийг маш тод үнэлж өгөх хэрэгтэй байдаг юм байна. Үүний ачаар дараа дараачийн ажлуудаа бүгдээрээ зөвлөхөд дараа ажлуудаа ингээд даатгахад ингээд эрэх холбоо болон дараагийн тойрог маань үүсдэг юм байна. За За одоо дараагийн хэсэг маань болохоор далд ухамсараа кодлох гэж байгаа. За бид бүгд цагийн менежментийг өөрсдөө хэвшүүлэх гээд ингээд өөртөө хэлэх үгдээ хүртэл анхаар хэрэг гард юм байл та. За бид нар заримдаа ингээд өөртөө юм хатуу үгийг хэлээд байдаг юм байна. Энэ юу вэ гэхээр би ингээд
хоцорчлоо, би ингээд цаг төлөвлөж чадахгүй байна гэж сөрөг зүйлүүд дээр илүү их төвлөрөөд өөрсдөө эдгээр хатуу үгсийг хэлээд байдаг юм байна. Үүний оронд бүгдээрээ би цаг төлөвлөхөд сурч байгаа, би цагаа төлөвлөхийг хичээж байгаа, би цаг төлөвлөгч болж чаднаа зэрэг ийм эерэг үгнүүдийг өөрсдөө хэлж өөртөө даалт ухамсарыг кодлох хэрэгтэй байдаг юм байна. За дараагийнх нь болохоор амжилттай нэг хуулбарлах буюу дотроо тэр амжилттай үлгэр жишээ болох дүрийг бүтээгээд тэр дүрдээ тоглох байдаг юм байна. За гол нь тэр дүр маань ийм баталгаатай ийм амжилтанд хүрсэн их усэр маань байх ёстой. За тэгвэл тэр дүрээ хэрхэн тодорхойлох вэ гэхээр миний амжилтын цохол гэсэн энэ дэвтэр дээр хамгийн тод байгаа. За энэ дээр өөрийнхөө тэр амжилттай дүрийг бүтээх ийм маш тод заавар байгаа. За бүгдээрээ энэ сүүлийн хуудсан дээр нь байсан тэр ирээдүйн миний өдрийн тэмдэглэл гэдэг хэсэг дээр өөрийнхөө тэр амжилттай дүрийг бүтээгээд тэр дүрдээ яг тэр бичсэн цагаас эхлээд тоглоод эхлэх байх нэ. Яг тэр дүрээрээ амьдрнаа гэсэн үг. Ингэснээр бүгдээрээ энэ тал тухамсараа илүү кодчилж амжилтанд хүрдэг юм байна. За тэгээд бидний далд ухамсарын гайхамшиг нь ийм яг одоо байгаа зүйл болон тэр хийсвэр зүйлийг ялгаж чаддаг юм байна. Тийм болохоор энэ эдгээр хоёр зүйлсийг өөртөө хэлж байгаа зүйл болон тэр амжилттай нэг хуулбарлах гэсэн энэ хоёр алхмыг өөртөө хэрэгжүүлэхийг бүгдээс хүсэж байна. За. За ингээд семинар дээр маань Дангаа сүрэнгийн инх бат буюу миний үлгэр жишээ авдаг нэг хүний үгийг хэлье. За энэ юу вэ гэхээр баян хүн мөнгөө зарцуулж цагаа хэмндэг. Харин ядуу хүн цагаа зарцуулж мөнгөө хэмндэг гэдэг маш гоё үгийг хэлсэн байдаг юм байна. За ингээд семинарын маань хүлээн авч үзсэн та бүгдтэй баярлалаа. Энэ дээр нэг QR код байгаа. За энэ QR кодыг хэрвээ та уншуулах юм бол цаг ашиглалтын 20 зөвлөмж үгийг бичсэн байгаа. За та бүгд маань энэ QR кодын зургийн дараад юм скриншот хийгээд аваарай. Бүгдээрээ ингээд цаг төлөвлөлт буюу цагаа удирдах ухааныг өөрсдөө хэвшүүл зах явцад ийм жижиг бартаасаа тулгардаг. Тэр болгондоо эдгээр 20 зөвлөмжийг ингээ уншаад ингээ зөв чиглэлээ аваад цаг алдалгүй ингээд зөв шийдвэр гаргаад ийм жижиг босгонуудыг даван тулахад та бүгдэд туслана гэж найдаж байна.